За. Ээрээ санахаа нэг хэсгийг ээрээ гэж нэрлээ. За тэр хэсэгтээ 16 ширхгийг том хэсгийг одоо өгсөн байна. За энэ 16 хэсгүүд бол ерөнхийдөө иймэрхүү байралтай байна. За энэ кодыг ажиллуулсны дараа зүүн талаасаа энэ квадратын мөр болгоны одоо зүүн талаас нь хамгийн бага скилтэй буюу хамгийн одоо цаана толгой хэсгүүд хамгийн ихэнд байдаг бүсгийг эхлээ хевлээ. Тэгээд дараагийн бүсгийг хевлэх гэхээр дарааллуулаад одоо энэ бол хевлэлсэн байгаа. Энэ код яаж ажиллаж байгааг хэлж санах хойд бол мэдээж одоо 16 ширхэг тэмдэгтэл байна. За макронууд зарласан байна. Энэ бол system call-тэй ер нь бол ижлэх макрон байгаа. За энд бол space хевлэх макрон, энд бол int хевлэх макрон. Table гэсэн макро бол table гэсэн макрог дуудахад бол table гэчээд ард нь ямар санахаа нэрийг ашиглаж байгаа элементүүдийг хэвлэх вэ гэдэг нэрийн ард нь зааж өгч та. Энэ хэсэг бол яаж байгаа вэ гэхээр өсвөрт маань 4-ээс 4 хэмжээтэй байгаа. Тэгэхээр A1 A4-ийг өгөөд за E3 гэсэн регистрийг суурийг тэлж өгч чинь. Тэгээд энэ A1-ийг бол доош нь гүйлгэн тэг хүртэл гүйлгэн. Тэг хүртэл гүгтээ яах вэ гэхээр 4 мөрийг хэвлэх гэсэн. За S4 бол бас S4 гэдэг S4 гэж байна. Энэ бол нэг мөр элементийн тоог 4 байгаа. За S4 тэг болчих юм бол level 4-ийг үсрээд enter хэвлэх хэрэгтэй. Тэгчээд мөрийн тоог нэгээр багасгаад за дахиад мөрийн тоог нэгээр багасгаад дахиад 4 элемент хэвлэх хэрэгтэй. За эхлээд бол энэ 4 байна. Нэгээр холбуулчаад void юу одоо array array-с би ихний A3 суурийн дээр нэмэх нь text offset-ийг нэмсэн хаягнаас би A-ийг рүүгээ элемент уншаа авсан. За энэ 65 уншигтаад том A усыг хевлчихнэ. За тэгээд space хевлээд A3 тэгээр 4-ээр багасгаад энэ бол нэг блокийн хэмжээ нь бол 32 юу байгаа 32 бит буюу 4 байт байгаа. За энд бол Word-оор заагаад өгсөн байгаа. Тэгчээс 4 байт байгаа гэсэн үг. Тэгээд 4-ээр нэмчээд loop руу өрчөж нэстгээ бахаруулаад дараагийн элементийг хэвлэх. Энэ маршрут зарчмаар бүх мөрөдөө хэвлэх нь бүх элемент нэг мөрөд бүх элементүүдийг хэвлэх нь. Тэгээд энэ хэвлжээд loop руу буцаж дараагийн мөрийнхөө бүх элементүүдийг бас энэ дотор хэвлэж. За ингээд эхнийхээ ер нь бол энэ хүсэлтийг бол ингэж хэвлэж байгаа. Тэгэхээр текст гэсэн нь эхлээд за би хүсэлтээ хэвлжээд нэг энэ хэвлжгээд за S-ийг бол S-ийг бол S5 15 гэсэн тогсон байна. За энэ бол би ирэмблэхтэй 16 ширхэг тоог ирэмблэхтэй 16 ширхэг тоог ирэмблэх надад би 15 удаа ирэмблэнэ. За 6 тоог авах юм бол надад хэдэн ирэмблэх комноос гарч ирэх вэхээр 5 удаагийн ирэмблэлт гарч ирнэ. Тийм учраас 16 тоо бол 15 удаа ирэмблэнэ. Өөртөө ирэмблэхгүй. Тийм учраас энэ хоёрт бол 15 сухтууд өгсөн. За энэ доош нь гүйлгэн би эхний элементээ бүгднтэй жишээд эхний элементээ бүгднтэй жиших замаар явуулсан байгаад хамгийн их элементээ хамгийн артталт нь авчиж хадгална. За дараа нь болохоор би хоёр дахь элементийг
хоёр биш эхний элементийг ахаад бүгдээ жишээд бас хамгийн том элемент нь болоод дараа нь бодох нь их мэтчлийн одоо bubble sort алгоритм гэж ажиллаж байгаа. Одоо bubble sort бөмбөлгийг дээш нь үүсгэх гэсэн утгатай юм бол хамгийн их элементийн хамгийн ард нь орж зарчмаар хэрэглэдэг. Маш хялбархан маш удаа ажилтдаг бичгэд болох юм алгоритм байна. За би S10 тоногоор хөргдүүлж чаад за S-ийг S2-тэй тэнцвэ гэж нь S2 бол тэгэж дэшиг гүйдэг. Гүүн энэ бол одоо 10 та хүртэл гүүн. Эхний элементээ уншиж аавна. S1 гэсэн хаягийн дээрээс. За дараагийн элементээ уншиж аав. За эхний хоёр элементийн жишээ. Эхний элемент нь их байх юм бол лейбл рүү үсээд array-ийн хаяг маань хоёр дахь элементийн хаягийг заасан байгаа. Энэ дөрөөр нэмэгдүүлсэн. Эхний элемент нь их байх юм бол лейбл нэр үсээд хоёр дахь элементээ эхний элементээ array рүү хийнгүүт эхний элемент нь 2 дээр орно гэсэн үг. Array-ийг дөрөөр хогдуулаад text хаягн дээр S4 буюу хоёр дахь элементээ хийчих. За 4 3 7 гэдэг юусэн бол саяны жишээ нь 4 3-аас их үг шаа. S3 4 байгаа. 4 утгыг би дараа S3 руу 4-ийг уншиж авцсан байгаа. За S4 рүү болохоор 3-ыг уншиж авцсан байгаа. 3-ыг уншиж авна гэдэг чинь хаягийг бол нэмэгдүүлсэн байгаа. Тэнгүүд би лейблийг үүсгэж ирээд store word-оор 4-ийг санах орой хөнгөж шууд энэ хэсэг рүү энийг дараад 4 маань орчин. Арай хаягаа 4-өөр хогдуулаад S4 буюу 3 ашигч. За тэгээд хаягаа буцаагаад нэмж чинь. За нэмэх үед болол хаягны байршил маань энэ 4 гэсэн энэ дээр нь 4 basic дээр 4 гэсэн тоон дээр хаяг ирнэ. Тэгэл loop руу буцчих. За тоолоороо шалган тэнцээг үсээс агш нэмэгдүүлээд S3 руу ихний элемент уншин. Ихний элемент гэдэг маань S3 руу 4 уншаад S4 руу 7 уншин. За ахаад чинь за гэх мэтчлийн зарчмууд bubble sort ажиллана. За тэгээд эхний элементийг буюу нийт 15 удаа жишний дараа яах вэ гэхээр энэ маань тэнцээд лейбл үүсгэж байгаа. За лейбл үүсгэсний дараа энэ S гэсэн тоолоороо тэлэх хэрэгтэй байгаа. За S1 гэсэн зүрээ бас тэлэх хэрэгтэй. Тэр лүп нэгрийг үүсрээд S5 тийг болж шалган. За тийг болоогүй юм чинь доош ороод дараагийн элементийг мөн адил зарчмаар харьцуулж явах нэ. За ингээд тийг болоод лейбл хоёул үсрээ гараад байна. За лейбл хоёул үсэж гарч ирнэ гэдэг маань энд санахад байгаа бүх тоонуудаа ирэмэлцэх гэсэн үг. Бүдгийн bubble sort-оор ирэмэлцэх гэсэн үг. Тэгээд table array буюу array mark-ыг дуудаад санахад ирэмбэл байгаа бүхлүүдийг хэвлэлж байна.